Чи эдгээр асуудлуудад сэтгэл хэр хангалуун байна вэ? Өнгөрсөн 4 жил чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадсан бэ? Чи сонго, чи шийд. Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ би хөтлөгч Халиун байна. Чи сонго, чи шийд нэвтрүүлэгт тавтай морил. Сонгуулийн үеэр хурцаар тавигддаг сэдвүүдийн нэг бол яах аргагүй ядуурл. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 10% буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Тэгвэл бодит байдал дээр монголчууд бид хэрхэн аж төрж байна вэ? Миний, чиний, таны амьдралд өнгөрсөн 4 жилд сайжирч чадв уу? Та эдгээр асуултуудын хариултыг чи сонго, чи шийд нэвтрүүлгээс авах болно. Дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа орнуудын нэг бол Монгол. 2011 онд манай улсын эдийн засаг бараг 15%-аар өссөн байна. Эдийн засгийн энэ өсөлт инфляцийг ч мөн дагуулжээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар энэ жил хоньны цул мах 3,000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Баясгалан сайхан амьдралыг хүсдэг нэгэн. Энэ үнийн өсөлт ч мөн түүнд хүн дээр нөлөөсөн гэж тэр ярьж байна. Тэрээр 2 хүүхдийн их, өрг толгойлсон эмэгтэй. Хувийн компанид өдөрт 10 орчим цаг ажилладаг. Сар бүрийн нэгэнд л амардаг тэрээр 250-аас 300 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд юм чинь нэмэгдээд янз бүр болохоор ч зарим үед бол хэцүү л. Нилийн хүндрэлтэй зүйлүүд гарч байгаа нь юмны үн бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болонд бол нэлээд бас хүндрэл гарч байгаа. Манай төсвийн алдагдал бол нэг 15%-тай явж байгаа. Тэгэхээр энэ маань бол нөгөө 21 мянган төгрөг сар болгон хүн болгонд за тэгээ оюутнуудын 70 мянга за төсвийн ажилчдын тэтгэвэр тэтгэмжийнхний цалингийн өсөлт бол ингээд инфляцийг өдөөхний хүчин зүйл болчихж байгаа. Нөгөөний хүчин зүйл нь бол мөнгөний эрэлт гэж юм бол Монголд өнөөдөр байна. Эдийн засаг ингээд тэлж байгаа учраас хаагүй бизнес эрхэлмээр байдаг. Бизнес эрхлэхээр мөнгө хэрэгтэй болоод байдаг. Тэгээ мөнгөний эрэлт бас гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо усаас өгж байгаа 21 мянгаыг л авч байгаа. Яг нь цалингийн хооронд байдаг болохоор тэрийг нэг 2-3 сар харин ч юм уу бөөгнүүлэл авчдаг. Тэгэхээр ч бас нэг ойр зүрийн бас нэлээл их юм авчдаг юм уу? Харин 550 мянган төгрөгийн цалингаар 3 ам бүлээ болгож яваа гэр бүлийн нэг бол Танждынх. Танжид эхнэр хүүхдийнхээ хамт аав ээжийнхээ гэрт амьдардаг. Тэрээр кабелийн компанид ажилладаг юм. Миний ажлын онцлог гэхээр манай гадуур айлуудаар явах тийм сервис үйлчлэгэнд явдаг тийм ажил хийдэг. За тэгээд би бол бүсээс илүүтэй нөгөө зайсан бууд бачуудын амьдардаг газраар явдаг. Тэгээд тэргээр ингээд явж байхад бол энэ амьдралын ялгаа бол ирс харагддаг доо. Барныг хотгонлоо ороод үзэхэд энэ одоо ямар гоё юм бэ? Ямар ч тооцоороо байхгүй. Тэ? Хүүхдийн тоглоомын газар нь яасан гоё юм бэ? Энэ хүмүүс ийм гоё ингээд амьдарч байхад тэнд хүмүүс ягаад ийм мохоо шороо тоосон дотор тэм мохоо газар ингэж амьдарч байгаа юм бэ гэмээр тийм сэтгэл ер нь бол төрдөг. Жишээлбэл эцэг эхтэйгээ амьдарч байгаа улсууд бол эцэг эхээсээ бас нэлээд дэмжлэг аваад ингээд амьдралаа бас зохицуулаад яваад байдаг бол бие дааж байгаа гэр бүлүүдийн хувьд бол 500 мянган заас үндсэндээ бол хөрөхгүй. Тэгээд авж байгаа хэд маань ингээд энгийн ингээд ойр зууны хэрэглээний юмдаа зарцуулагчдаг. За залуу хүн ингээд утгаар ингээд за бусад залуучуудаа ингээд хөл нөлөөлж алах хэрэгтэй. Тэгээд илүү дутуу ингээд сурж боловсрий. За тэгээд ингээд илүү нэг тансаг хэрэглээ. Тэгээд бас гомд чинь тийм хэрэглээ штэ залуу хүмүүс байна тий. Яг тийм ингээд аваад ашиглая. Хэрэглэе гэхээр бас хүрэлцээ бол арай багтай байдаг. Мөнгө хэрэгцээтэй үед аав ээжээсээ аваад тэгэл гэдэг одоохондоо нөхрийнхөө цалин гаргаж яаж байгаа. Утгагүй ажилд орох гэсэн натаа тэгэл хийж байна. Сайн сайхан амьдрий хөдөлмөрөөрөө бий болгоё гэсэн тэр хүмүүсийн тийм боломжийг олох хэрэгтэй. Тэр боломж эдийн засгт юуны өмнө ажлын байр. Нэгдүгээр ажлын байр. Ажлын байрыг хэн бий болгох вэ гэхээр төр биш, хувийн сектор бий болгох. Хувийн сектор тодорхой салбарт
өрсөлдөж байгаа хувийн секторт ажлын байрыг бий болгох. Монгол улсын ядуурлын түлхүүр авилгал дотор байна гэж хэлэх гэсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг эрхэлж байгаа хүмүүст бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар бол дэмжлэг үзүүлж байгаа. Дотрын хөнгөлтүүд үзүүлж байна те. Хуваарь өрхөөр аж ахуй эрхлэх хүмүүст бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр бол энэ хоёр дэмжих сан бол одоо өрхийн аж ахуй болон одоо аж ахуй нэгж байгууллагууд гэж ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийг бол дэмжихэд бол нэлээд их үүрэг гүйцэтгсэн. Хүлэгт Баатар их нэртэйгээ нээлж төсөл бичин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авчээ. Томд төхөөрөмжийн зээлд хамрагдаж Монголд цөөн байдаг хадгалмалын машиныг оруулж ирэн одоо үндснийг явуулж хадгалмалыг хэвлэлийн дизайнтай хослуулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энийг нэг хийх үү одоо? 1000 төгрөг ингээд ширхэх нь үнэ. Ой айгүй хямдхан юм биш үү те? Чи өөртөө ингээд гоё гараар хийсэн айгүй гоё бэлэг дурсгалын чанартай гоё юм байна те? Яа одоо энэ хадгалмалын үйлдвэрийг энэ зун бас нэг ахаа жоох өргөжүүлнэ. Дахиад нэг машин оруулж ирнэ. Тэгээ одлын машин ажилтнаа давчсан жоохон нэмэх юутайгаа хүсэлтэй байгаа. Тэр баг энэ намар гэх баг биелүүлчих байх. Тэгээ манай ажилчдын бол одоо цаана дахиад 2 3 ам бүлд ингэ байж байгаа. Тэгээд энэ бүгдийг бас ингээд аваа явж байгаадаа бас баяртай байдаг юм ийм. Би энэ компанид ажиллаа хагас жил болж байгаа. Ойролцоогоор 300 мянган цэсний цалин авч байна. Хүрэлцэж байгаа боломжийг болж байгаа. Ихүүтэйгээ хоёулах нь амьдэрдэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд саяхнаас ажиллаад одоо ажилдаа ороод сар чалааг байгаа. Тэгээд одоо ийм сургуулаа төгсөө амин хурдан ажилтаа олсондоо баярлж байгаа. Анх амьдралаа зохиохдоо бараг юу чгүй байсан. Тэр ойд нээрэнд амьдралаа эхэлчихсэн шүү дээ. Тэгэл айлын хажуу өмрөө гэл одоо бол тэгэл өөр ингэсэн хашаа байшинтай тэгэл унаатай тэр нь тэгэл хангалттай болж ин ажлын байртай юм хийгээд зорилгоо тэгэл биелүүл чадчихлаа одоо энд болохгүй юм гэж байхгүй бүх юм нээлттэй нэг дарамт шахалт болол дээрээс бол байхгүй сайн дэмжигддэг хөө хийж байгаа хүн болгоныг ерөө хүмүүс дэмждэг сайхан гоё юм хийж ин та хоёроо гоё зөв юмас гэж хийж байгаа юм байна гэл дэмжлэг айгүй их ирж байгаа. Энд чинь хавь орчиндөө бас цэвэр агаар үлгэлж гин орчноо ногооруулна тий. Гүн усыг дээш нь татна бас тэр талаараа бас ашигтай л да. Манайх дээр нь бас тэнд энэ жил сонгон тарьж байгаа. Тэгээд энэ наана болохоор өрхөө хэрэгцээнийх бас нэг төмсийг жоохон төмс тарьчдгийг. Юмныхаа үннийг бол яг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хичнээн мөнгө олоод байсан ч гэсэн одоо мөнгөний аж аягүй унтсан байгаа шүү дээ. Ер нь бол ирээдүйн хувьд бол залуу хүмүүс бол цаашаа бол өсөж дэмжиж явах бол нээлттэй. Тэгээд одоо засгийн газрын хэрэгжүүлэгч байгаа тэр татврын бас бодлогууд байгаа байлаа. Тэрэндээ бас хурдан хэрэгжүүлэх юм бол биднээс бас жижиг дунд үйлдвэрлэгчид нэлээд том дэмжлэг болж өгөх байхаа гэж бодож байна. Монгол улсын хувьд тулгараад байгаа том сорилтуудын нэг бол олон тулгуурт доктортой эдийн засгийг бий болгон хөгжүүлэх хэмээн Дэлхийн банкны мэрэгчлэтнүүд мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл Хүлэгт Баатарын шиг жижиг дунд бизнес эрхэлж байгаа залуусыг дэмжих хэрэгтэй гэсэн үг. Жижиг дунд бизнесийг дэмжснээр ажлын байр олноор бий болохын зэрэгцээ иргэдийн амьдралын түвшинг бүхэлдэн дээшлүүлж чадах юм.